Ингээд сайдаас асууя. Төсвийн тодорхойлолын бэлтгэлийг хийж байгаа юу? Төсвийн зарлага буурах чиглэлээр та хэд маань ер нь судалгаа шинжилгээ хийж үзэж байгаа юм уу? Энэ валютын нөөцийн асуудал чинь ер нь нэлээд өндөрсөн байгаа гэсэн мэдээлэлүүд хаасаг явж байгаа. Swap дээр болж байгаа нь 2.8 тэрбум долларын асуудлаар л одоо амьдрахаар явж байгаа гэж сонсогдсон. Тодорхойлолын зарлагаар бууруулвал яасан бэ гэсэн асуудал би танд хоёр дахь удаага оройтойгоо гадар төсвийн тодорхойлол хийх чиглэл рүүгээ явуул яасан бэ гэсэн саналыг тавьж байна. Өмнөх жил төсөв бодлоход бид энийг танилцуулга оруулж ирээ. За төсвөөс бол шууд зардал нэмэгдээд байгаа асуудлуудыг их хурл дээр эргэж харьяа гэд ажлын хэсэг байгуулагдаад энэ дээр одоо маш сайн ажиллаж байгаа. За тун удахгүй их хурлаар одоо энэ асуудал орж ирээд хилцэгдээд явна. За энэ дээр харин та бүхэн маань их сайн хамтарч ажиллаж энэ зардлуудаа харин хэмнээд их тодорхой болгочих юм бол ер нь баггүй хэмжээгээр зардал хасаад. За нөөцийн хувьд бол бас амаргүй үе бид бодж байна. Нүүрсний үн нэлээд унчлаа. За энийг одоо дагсан мэдээж одоо орлого дээр цохилт ирнэ. За бусад одоо түүхийдүүд үн боломж юм байна гэд бүх нөөц боломжоо шавхаж байна. За swap-ийн хувьд бол бас л нэг хэрэгсэл бид нөөцөө нэмдэг. Аль болох өрдөг багтаагаар дараа нь одоо сүрэг үр дагавар энэ бас эрен бэлдээд ингэж шийдвэрлээд явна. Хараахан тэрэнд хүрчээгүй байна.